Монгол харваа намнааны соёлын хоёр чухал бүрэлдэхүүн бол харвааны эд хэрэглэл мөн харав харга юм. Харвааны эд хэрэглэл болон харав харгыг өдгөө цагт тодорхой болгоход бидэнд их сурвалжууд хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт монголчуудтай холбоотой ном сум, саадаг, хоромсогны археологийн олдурууд. Хоёрдугаарт монголчуудын ном сум, зэр зэвсэгтэй холбоотой түүхэн зураг. Гуравдугаарт монголчуудын ном сум харвааны талаар бичсэн түүхэн сурвалжууд. Дөрөвдүгээрт монголчуудтай адил төстэй эд хэрэглэл хэрэглэж байгаа ард түмний одоо уламжлагдсан байдал төрх. Эдгээр сурвалжууд нь Монгол харваа намнааны тухай бодит дүр төрхийг идүүгээ цагт буулгахад хэрэг болно. Намнаа клубын багш дасгалжуулагч энэ алтан хоёгийн эдгээр баримт дээр тулгуурлан судалж Монгол харвааны түүхэн эд хэрэглэл мөн харвах намнах арга зэргийг судалгаатай гаргасныг та бүхэнд товч дурдж байна. Монгол харваачийн эд хэрэглэл. Ном. Харуулж намнахад хэрэглэх хөвч бүхий зэвсэг, дотор нь эртэгчин ном. Номны хөвч нь 2 гичрийн онноос онны хооронд хөвчлөгдсөн илхэндээ эвэр, арт талдаа шүрмэс оруулахтай твхгүй ном. Алангэр ном. Тосон харгай модоор илгэнд нь эвэр оруулалгүй хийсэн ном. Сум. Модон үүсгэртэй хойноо өдөн чиглүүлэгчтэй үзүүр хэсэгтэй төмөр зэвт, ан гөрөө сагнах, мөн байлдааны зэвсэг болж байсан номны харуул. Төмөр, яс, эвэр мод зэргээр хийсэн олон төрөл үзүүртэй байдаг. Саадаг. Номны сумыг дүрж зүүх ширэн сав. Хоромсог. Ном дүрж биедээ агуулж явах ширэн сав. Давчид хор. Олон төрөл зэвтэй сумыг нэг дор авч явах бортох хэлбэрийн сав. Агсраг. Зэр зэвсэг болон саадаг хоромсогтой ном сум агсах бүс. Хавдаг. Бидээ авч явдаг жижиг эд хэрэглэл эрхивч гал гаргах зүйлс аяга зэргийг хийдэг бүсэндээ зүүх хийц бүхий нэгэн зүйл ууд. Малгай. Толгой дөмсөх өмсгөл хэлбэр дүрс нь олон янз. Дээл хувцас. Уламжлалт Монгол загвар бүхий үндэсний хувцас. Гутал. Нүүдэлчдийн аж байдалд зохицсон түрүүтэй арьсан гутал. Шарваар, өргөн өмд. Ном сум харав харга. Газраас харвах. Эртний эсвэл орчин үеийн эсвэл бусад орны багш дасгалжуулагчид болон түүхэн сурах бичгүүдэд нумаар сум харвах үйл явцыг хэд хэдэн үйл хөдлөлт хуваасан байдаг. Харин судлаач харваач алтан хоёг нь Монгол харвааны үйл явцыг практик дээрээс доорх 5 үе шатын хэсгээс бүрдэнэ гэж үзсэн. Үндсэн зохисолт буюу байрлал. Ном сум харвахаас өмнө харваач зөв суурьтай зогсох нь нэн чухал. Гидсний булчин чангалж баг зэрэг бүхэж ном барьсан гарыг мөрний төвшөнд барина. Онлох буюу сумаа аван сумлах. Саадагнаас сумаа аваад номын хөвчөнд онийг хийх үйлдэл. Сумаа саадагнаас суглан авч номны илгэн талд эрхий хуруун дээр хавсран олж ирээд ном барьсан гартаа сумаа хагас хатгаатай хойш гүйлгэн онноос барьж номны хөвчөнд эргүүлэн хийн. Онлогдсон сумны доогуур эрхийдэж татхад бэлэн болгоно. Нумаа тэлэх буюу нумаа гүйцэд зөв татах. Эрхийдэн сойсон хөвчтэй сумтай гар болон ном тулсан гараа 2 тийш тэлэн татна. Дэлэхдээ хурдан биш, бас удаан биш, бүрэн гүйцэд дэлэх хэрэгтэй. Хатуу зүйл нь номнаас шалтгаалж дэлэх хурд өөр өөр байдаг. Ном хараалах. Сумыг харуулж байндаа тусах чиглэлээ олох үйлдэл. Дэлэн татаж байхдаа байгаа харж байх ёстой. Бүрэн татсан үедээ байруугаа сумаа чиглүүлнэ. Ингэхдээ байруугаа 2 нүдэрээ харж төвлөрөх үед зүүн гар дэх ном бүдгэрч харуулах бай тодрон гарч ирнэ. Байруугаа сумаа захын хараагаар чиглүүлэн барина. Хараалах нь хүнээс мэдрэмж туршлага шаардна. Задаргаа. Хөвч атгсан гараа эрхивчилсэн эсвэл бусад хурууг суллах үйлдэл. Хөвчийг задлахдаа эрхий долоовор хуруу эсвэл бусад хурууг хөвч татаж буй хойд талын дохойг хойш түлхэх үйлдэлтэй хамт задлана. Энэ 5 үе шатын тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа нь харвах хэмээх үйл явц юм. Харваач нь эдгээр үе шатуудыг нарийн эзэмшин тасралтгүй цувруулан үлдэж нэг үйлдэл болгоод сумаа сая байндаа тусгахыг ном сум харвах хэмээн. Ийхүү газраас харвах үйлдэлийг монголчууд харваа хэмээн нэрлэдэг. Холын байг онох харвааг он тус харваа. Дээрээс доош харвахыг ховлсох харваа. Номыг дээш өргөн хол харвахыг хаймсах харваа. Харвалгын байг шав эсвэл бүлэн. Арьсан бай харвах,
хоньны арьс ба үхрийн шир модонд тэлж татаад харавахыг саранбай харавах. Харин морин дээрээс харавахыг намнах. Арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины ирж хурдаар давхих зур намнахыг бөмбөг намнаа хэмээнэ. Морин дээрээс харавахад үндэс нь 5 арга барил чухал. Энд эхнийх нь урагшаа намнах, дараагийнх нь зэрэгцэж ирээд намнах, мөн өнгөрч хойш эргэж намнах, дээрээс доош намнах, дээш намнах юм. Намнах аргууд нь бүгд дор бүрний оноос нь нэртэй байдаг. Мөн эдгээр аргуудыг олон төрөл өнцгөөр хийж болно. Урагшаа намнах арга буюу өртөж намнах. Энэ тохиолдолд морь харавах байруу ойртож давхиж байгаа гэсэн үг. Ан авийн тохиолдолд хөөж гүйцэж өөр ташигтай сум тусах зайндаа оруулж харавах. Эсвэл тухайн бай хөдөлгөөнгүй бол урдаас нь угтаж, өрсөж морь дэрэгдүүр нь өнгөрөхөөс өмнө харавах гэсэн үг. Биеийн байрлал нь энэ үед харавахад нумыг бүрэн татахад хүндрэл учирдаг. Тиймээс ном барьсан талын ташааг урагш харавах байруу аль болох хандуулахыг хичээнэ. Зүүн гартаа ном барьсан бол зүүн ташаагаа эргүүлнэ гэсэн үг. Зүүн хөл мөн дөрөвтөөгөө баг зэрэг эргэж, баруун хөл баг зэрэг аргашлана. Зэрэгцэж ирээд харавах буюу тэгнэж намнах. Харавах байгаа морины хурдаар гүйцэн зэрэгцэн ирээд зүүн талдаа харавах арга. Эсвэл хажуу тишээ харсан хөдөлгөөнгүй байгаа байг морьтойгоо хажуугаар нь өнгөрөхдөө харавах. Ном барьсан зүүн гарыг байтайгаа зэрэгцэн ирэх үед харавна. Энэ харавах аргад та байнаас өмнө сумалсан байх шаардлагатай. Гэхдээ байндаа их ойрхон төгсөн үедээ ном сумаа татаж, харавах байтайгаа яг зэрэгцэж ирээд тавина. Байга аль болох алсаас харж, ойртож байгаагаа мэдэрч, байлгаа тооцоолно. Номны таталт нь татаж эхлээд яг байтай зэрэгцэж ирсэн үед бүрэн гүйцэд татагдах зайнаас мэдэрч, нумаа татах хэрэгтэй. Хэд хурдан биш, хэд удаан биш. Зэрэгцэж ирж харуулж байгаа үед та өөрийгөө урагшаа явж байгаа гэдгээ бүү мартаарай. Таны морь урагшаа явж байгаа учраас сум үргэлж жишиж нисдэг. Иймээс харавах өнцөг газраас харавхаас ялангүй өөр байна. Онох гэсэн газраасаа баг зэрэг угтуулж барих шаардлагатай гэсэн үг. Өнгөрч харавах арга. Энэ арга нь байга зурж өнгөрөөд эргэж харавах. Эсвэл морьтойгоо элдэж хөөж байсан ангаасаа зурж өнгөрсөн тохиолдолд ард дахь ангаа морин дээрээсээ эргэж харавах. Дайн тулааны үед ухарч байхдаа ард дахь дайснаа харавах арга юм. Энэ нь дэлхий дахинд алдартай домог болон үлдсэн намнааны арга юм. Монголоор худурган гудас намнаа хэмээнэ. Энэ тохиолдолд сум хажуу болон урагшаа харавхаас илүү цэх шулуун явдаг ба эзэмшгэд хамгийн хүндрэлтэй техник юм. Байны хажуугаар зурж давхиад эргэж харавна. Гэхдээ хит холдож болохгүй. Хит холдох нь онох магадлалыг бууруулна. Морь байны дэрэгдүүр өнгөрөх үед эсвэл хойноос дагаж байгаа харавах зүйлээ хараад цээжээ түүн рүү дагуулan эргүүлнэ. Энэ үед мөн зүүн ташаа даган эргэнэ. Дөрөөн дээрх 2 хөл мөн хөндийн төвийг хадгалан зөв байрлалаа олно. Нумаа бүрэн татаж байлаад мэдрэмжээрээ болсон гэж үзсэн үедээ харавна. Морин дээрээс доош намнах буюу ховлсож намнах. Энэ нь морин дээрээс газарт ойрхон байх альва байг намнах арга. Альва зүйлийн жижиг ан авлахад эсвэл тэмцээн уралдаанд газарт байх байг намнахад ашиглана. Үүнийг эхний 3 аргыг эзэмшсэн хүн мэдрэмжээрээ эзэмших боломжтой хялбар арга юм. Морин дээрээс дээш харавах буюу хаймсах намнаа. Тэнгэрт нисэх шуу аль эсвэл эртний дайн тулааны үед хэрэмдээр байх дайсан этгээдийг морьтойгоо доогуур нь давхих зураа дээш намнах арга юм. Энэ нь хүнээс морь унах ур эрдэм шаардна. Энэ аргаас хэцүү нь морины дэлийг налж гэдрэг дээш иргэн намнах арга нилээд ур чадвар туршлага шаарддаг. Монголчуудын харавах намнах хэмээх нь энэ бөгөөд газраас харавах ба морин дээрээс харавах 2 үйлдэл нь угтаа харваачийн заавал эзэмших ёстой эрдэмүүд юм. Уламжлалт харваа намнааны гол зүйл нь үндэсний ном сум, хоромсог саадаг эд хэрэглэл. Бүрэн дүүрэн уламжлалт өмсгөл зүйлт. Харвуулын уламжлалт арга, уламжлалт бай шав. Уламжлалт өв соёлоо шингээсэн байдал. Түүнийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн авч явах юм. Ийхүү Монгол харваа намнааг жинхэнэ бодит төрхөөр нь харуулахыг хичээв.